Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Нидерландын Оверсил мужийн Стенвик хотод Турк гаралтай 2 охины эцэг 34 настай Халил Эрол 2010 оны 2 дугаар сарын 6-наас хойш орц сургуу алга болжээ. Түүний гэр бүлийнх нь цагдаад мэдэгдэж түүнийг алга болсон гэж бүртгүүлсэн байна. Халил Эрол хаана байгаа вэ? Түүнд юу тохиолдсон бэ? Халил Эрол нь Нидерландын Стенвик хотод амьдардаг 34 настай цахилгаанчин байв. Халил Эролыг цаашид Халил гэд товчлоод явъя. Халил нь Хаатя гэх эмэгтэйтэй гэрлэж тэд 2 охинтой болсон байдаг. Тэрээр тогтвортой энгийн амьдралтай гэр бүлтэй халамжтай хүн байсан боловч хосуудын хооронд олон удаагийн маргаан гарсны улмаас тэдэст нь салахаар шийдэж шүүхээс гэрлэлтэд цуцлуулсан байна. Халил хотын Турк үндэстнүүдийн нийгэмлэгт идэвхтэй оролцдог орон нутгийн мусульман сумд тогтмол очдог нэгэн байв. Мөн тэрээр Stanviker Boys хэмээх хөл бөмбөгийн багт тоглож Copperberg цэнгэлдэх хүрээлэнд ням гараг бүр тоглолтод оролцдог байсан идэвхтэй нэгэн байжээ. Халил нь мөн хөл бөмбөгийн багаа маш их сайн дэмждэг бөгөөд хөл бөмбөг тоглохдоо өндөр гүйцэтгэлтэй хичээнгүй байсан гэдгийг багийнх нь дурдсан байдаг. Үүнээс гадна тэр үе үе сайн найзынхаа Турк хүнсний дэлгүүрт тусалдаг байв. Халилын танилуд болон түүний ойр дотны хүмүүс ярьснаар Халил харьцангуй нам гүн, сайхан сэтгэлтэй, нийгмийн амьдралд идэвхтэй, тэр найрцаг, бусдыг хүндэлдэг, зав шаналж буй хүмүүст туслахыг хүсдэг нэгэн байсан гэж тодорхойлсон байдаг. Халил 2010 оны 2 дугаар сарын 5-ны орой 20 цагийн орчим хуучин эхнэр Хатигийнхаа гэрт очиж охтуудтайгаа болцсон. Тэдний харилцаа тийм сайн биш байсан ч гэсэн Халил хүүхдүүдтэйгээ ер нь бол байнга очиж уулздаг байсан юм байна. Хатид ер нь Халилыг гэртээ ирэхдээ жоохон дургуун байдаг байсан ч гэсэн хоёр охиныгоо аавтайгаа илүү ойр дотн байх юм болов гэж бодоод ямар нэгэн зүйл хийхгүйгээр зүгээр тэрийг хүлээн зөвшөөрдөг байсан. Тухайн өдрийн шөнө дунд Халил Хатид би одоо ингэ явлаа. Надаа өөр хин нэгэнтэй уулзах ажил байгаа гэж бол хэлдэг. Гэхдээ яг хинтэй уулзах байсан талаараа огт дурдаагүй ба өөрийн том охиндоо өгсөн зөөврийн компьютероо авч явсан байдаг. 2010 оны 2 дугаар сарын 7-ны ням гарагт тэрээр хөл бөмбөгийн багийнхаа тоглолтод ирээгүй. Энэ нь түүний хувьд ёр бусын үйлдэл байсан ба тэр үргэлж бэлтгэлдээ ирдэг тул багийнх нь ихэд гайхсан байдаг. Үүнээс гадна тэрээр дараагийн өдрүүдэд хэд хэдэн болцсон уулзалтуудаа урьдчилж цуцлахгүйгээр ерөөсөө ирээгүй тул энэ үйлдэлүүд нь гэр бүлийнхэнд нь маш с ิจ гтэй санагдаж гэр бүл нь цагдаа тандсан байдаг. Анхандаа цагдаа нар энэ хэргийг энгийн алга болсон хэрэг гэж үзэж байв. Тэдний хувьд ямар нэгэн гэмт хэрэг сэнжтэй зүйл харагдаагүй ба насанд хүрсэн хүн хэд хоног холбоогүй байхыг тэмцэх асуудал гэж авч үзээгүй. Харин Халилийн найзууд, танилуд цагдаагийн үйл ажиллагааг хэтэрхий удаан хангалтгүй байна гэж үзэж байсан ба удалгүй Туркийн нэг эмнэлгийнхэн Стенвик хотын цагдаагийн газрын гадна цугларч Халил Эролд юу тохиолдсон бэ? Тэр хайцсан бэ гэсэн асуултын хариултыг шаардаж эхэлсэн. 2010 оны 3 дугаар сарын 8-ны даваа гарагт Халилыг бараг алга болсноос хойш 1 сарын дараа өглөөний 10 цаг 45 минутын үед Горонинген мужийн Хортус Ботаникус цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр нэгэн шатааж орхисон мөнгөлөг саарламгийн машин олдсон гэх дуудлага ирдэг. Горонинген мужийн Стенвик хотоос бараг 1 цаг гаруй зайтай бөгөөд шалгалтын явцад уг машин нь Халилийнх болох нь тогтоогдсон. Харин түүний машины дугаар нь байхгүй байсан ба машин дотор болон эргэн тойронд Халилийн ямар ч уул мөрийг цагдаа нар олж чадаагүй. Мөн мөрдлөгийн явцад түүний алга болсон машины дугаарыг хэсэг хугацаанд Нидерландын Рандстанд бүсэд өөр машин дээр зовж ашиглаж байсныг цагдаа нар тогтоож чадсан байдаг. Энэ мөчөөс эхлэн энэ хэрэг энгийн алга болсон хэрэг биш, харин гэмт хэрэг байж болцсошгүй гэж цагдаа нар үзсэн. Тиймээс тэд энэ хэргийг илүү нарийн судлах томоохон хэмжээний мөрдөн байцаалтын баг буюу TGO гэж нэрлэгддэг мөрдлөгийн багийг ажиллуулахаар болдог. Энэ баг нь хүнд төвөгтэй гэмт хэргийн мөрдлөгийг гардан гүйцэтгэдэг бөгөөд цагдаагийн ердийн мөрдөн байцаалтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй хэрэгүүд дээр ажилладаг юм тусгай баг байдаг юм байна Нидерланд улсад.
Хэргийг авсан TGO багш яралтай мөрдлөгөө эхлүүлсэн ба шатсан машинд дахин техникийн шалгалт явуулан халиалын машиныг зохион байгуулалттайгаар шатаасан байх магадлалтай. Энэ хэргийг нэг биш олон хөвөлдсөн гэж үздэг. Гэвч мөрдлөгийн үйл явц маш удаан үргэлжилж байсан ба шинэ нотлох баримт с ิจ гтэй зүйлс илэрхгүй байв. 2010 оны 6 дугаар сарын 22-нд буюу халиалын машиныг олсноос бараг 3 сарын дараа Ватершапын нэгэн ажилтан Стенвекийн ойролцоох Эсвийн тосгоны орчимд хулгай нь харах устгах ажлаа хийж байгаад нэгэн урт полиэстер материалтай уутыг уснаас татгаж гаргасан байдаг. Тэрээр уутыг ааж марныхэд хүний мөчилсөн бие байсан. Тэр цагдаагийн байгууллагад энд хүний мөчилсөн бие байна гэж дуудлагадаг. Цагдаагаар дуудлагын дагуу ирж уутыг шалгахад хүний тасалсан 2 гар, өгцөг, 2 хөлийн доод хэсэг олдсон бөгөөд тулгуур бие гарталгаа байхгүй байв. Энэ талаар TGO-вч мэдээлэл авсан ба халиалын ДНХ-тэй тохируулж үзэхээр болдог. Тэд халиалын хувийн эд зүйлээс шүдний сайзыг сонгон шүдний сайзан дээр байгаа ДНХ-г ашиглан биеийн хэсгүүд дээхэр нийцэлтэйг шалгасны дараа олдсон биеийн хэсгүүд нь халиал болох нь батлагддаг. Мөрдлөгийн багийн үзснээр гэмт хэрэгтэн халиалын биеийг хөрөө ашиглан тасалж биеийн хэсгүүдийг шар өнгийн полиэстер материалаар хийсэн уутанд багтахаар болгож боогоод усанд хаясан гэж үзсэн. Харин энэ уутыг анхнаасаа энэ газарт хаясан уу? Эсвэл усны урсгалын нөлөөгөөр энд ирсэн эсэхийг тодорхойлж чадахгүй байв. Түүний биеийн хэсгүүд олдсноос хойш TGO баг мөрдлөгөө улам эрчимжүүлж түүний гар утасны мэдээллийг шалгахаар болдог. Халиал 2 гар утастай байсан юм бэлээ. Харин тэдний нэг нь халиалыг алга болсон өдрөөс хойш хэдхэн цагийн дараа бэлэг улсад орших сүлжээний станцад бүртгэгдсэн байсан. Энэ нь бас мөрдөгчний гайхширлыг их төрүүлсэн байдаг. Мөн полиэстерын уутын талаар удаан хугацааны турш судалгаа явуулж байсан бөгөөд энэ уут нь IKEA-гийн Pello гэх сандлыг ороох ууттай ажил гэдгийг олж тогтоосон. TGO баг нь мөрдлөгийнхөө үндсэн дээр хэд хэдэн төсөөлөл гаргасан ба энэ хэрэгт халиалын хуучин эхнэр Хатигийн оролцоо байх магадaltaй гэж үзэн нууцаар Хатиг хянаж байлаа. Түүнчлэн Хати түүний сайн найз Мириамын найз залуу Маттиас гэх хүмүүсийг сэжиглэж эхэлсэн хэдий ч мөрдөгчдөд тэдэнд сэжигтний хувьд биш эхлээд гэрчээвээр ярилцах хэрэгтэй гэж үзсэн байдаг. Тэднээс гэрчийн мэдүүлэг авахад хэд хэдэн сэжигтэй зүйл илэрсэн. Тодорхойлбол тэдний мэдүүлгээс 2010 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 14 цагт Халил болон Хати тэдний 2 охин Мириамын гэрт зочилсон. Тэднийг Мириамын гэрт байхад Маттиас Халилыг гадаа байх антенныг шалгахад нь туслаач хэмээн хэлсэн ба Халилч зөвшөөрөн тэд хамтдаа гэрээс гардаг. Харин Хати болон Мириам нар дэлгүүр явцгаасан. Тэдний гэртээ буцаж ирэхэд Маттиас Халилийн 2 хүүхдийг харж байсан ба Халилыг явчихсан хэмээн хэлсэн байдаг. Үүнд нь ч Хати итгэсэн ба Халил руу ямар нэгэн байдлаар холбогдох гэж оролдоогүй. Үүнийгээ бидний харилцаа муу байсан тул тэрний явах нь надад ямар ч хамаагүй байсан хэмээн мэдүүлдэг. Цагдаа нар энэ мэдүүлгийн дараа Хатит болон Маттиас нарын харилцааг эргэлүү нарийн шалгаж эхэлдэг. Маттиас тухайн өдөр Хати болон түүний хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгсөн байдаг. Мөн Хатигийн утсыг шалгахад Хати Маттиастай утсаар ярьдаг байсан ба бүр 3 ч удаа гэртээ хүрээд ирээч гэсэн агуулгатай зурвасыг илгээсэн байсан. Харин цагдаа нарын байцаалтын явцад Хати Маттиастай ямар ч холбоогүй тэр миний найзын найз залуу хэмээн мэдүүлдэг. Маттиасаас гэрчийн мэдүүлэг авахад тэр мөрдөгчдөө хамтран ажиллаж байсан ч сэжигтэн болж хувирсан гэдгийг мэдмэгс тэр мэдүүлэг өгөхөөсөө татгалзаж эхэлдэг. Энэ нь бүрч сэжигтэй байдал үүсгэсэн ба хэрэв тэр үнэхээр гэмгүй байсан бол өөрийгөө хамгаалахаар олон зүйл хийх байсан гэж TGO багийнхан мөрдөгчд үзсэн. TGO багийнхан Маттиасын амьдралыг судлаж эхлэхэд 1997 онд Маттиас 29 настайдаа хүн амны хэрэг хийсэн ба энэ хэргийнхээ дараа сэгцийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ авсан байдаг. Харин 2001 онд эмнэлэгт хэвтэж байх үедээ хамт хэвтэн эмчилүүлж байсан 39 настай Анимерия гэгч этгээдтэй маргалдан Маттиас маш их уурлаж түүнийг зодож амь насныг нь хохиросон байна. Гэмт хэрэгтээ тэр 8 жилийн ял авсан ба хоригдох явцдаа сэтгцэн эмчилгээгээ хийлгэсэн хэвээр л байсан.
Тэр 2009 оны 12 сарын 30-нд суллагдсан. Харин түүнийг суллагдсанаас хэдхэн сарын дараа Халил алга болж амнасаа алдсан нь Матитасыг бараг л энэ хэргийг хийж гисэн юм уу даа гэсэн таамагийн цагдаа нарт илүү их нотолсон. Матитасын сэтгцэн эмнэлгийн бүртгэгдсэн мэдээллээс харахад тэр дээд зэргийн оюун ухаантай хүн байв. Мөн ёс суртахууны мэдрэмж нь сул хөгцсөн гэж онцлсон байдаг. Түүнчлэн түүнийг эмчилж байсан эмчин тэр нийгэмд буцаж орж амьдрахад бэлэн биш гэж тэмдэглэсэн байдаг. 2010 оны 8 сард Халилийн X эхнэр буюу Хати болон Матитас нарыг с ิจ гтэн гэж үзэн аль биесээр цагдаа нар баривчилдаг. Тэдний тус тусын гэрт нэгжлэх хийх шийдвэр гарч нэгжлэх хийгдсэн боловч тэдний гэрээс хэрэг толботой юу ч олдоогүй ба тэдний 9-р сард гин буруугүй гэж үзэн суллсан байдаг. Хэдий Матитасыг суллсан ч түүнийг шалгах явц үргэлжилж байсан ба мөрдөгчид Матитасыг нэгэн зөөврийн компьютер худалдсан гэдгийг тогтоодог. Харамсалтай нь яг ямар хүн тэр зөөврийн компьютерийг авсан нь тогтоогдоогүй ч мөрдөгчид тухайн зөөврийн компьютерийг Халилийн охиноос авсан зөөврийн компьютер гэж таамагласан байна. Тухайн үед гэмт хэрэгтэн нь олдоогүй боловч цагдаа нар өөрсдийн веб сайтаар хэрэгтэй мэдээллүүдээ нийтэлж гэрчийг хайж байсан. Гэсэн хэдий ч мөрдлөгт ямар ч дэвшил гараагүй. Харин Нидерландчууд энэ хэргийг пазл гэмт хэрэг хэмээн нэрлсэн байдаг. Үүнээс хойш 2013 оны 1-р сарын 1-нд хүйтэн өдөр Киршеведек гэх газар явган хэлэгчид нэгэн с ิจ гтээ ууттай зүйл болсон ба тэдний ч үзэхгүйгээр шуудхан цагдаад мэдэгдэж шалгуулахаар болсон. Дуудлага өгсөн газар ирсэн цагдаа тухайн уутыг хараад л Халилийн хэрэгтэй холбоотой нотлох баримт гэдгийг шууд ойлгосон ба түүний биеийн хэсгүүд олцсон ууттай яг аядал ут байгааг нь таньсан байдаг. Уутнаас Халилийн толгой болон биеийн үлдсэн хэсгүүд олдсон байдаг. Хэдий эдгээр биеийн хэсгүүд олдсон ч мөрдөгчид мөрдлөгөө үргэлжлүүлж байсан ч ямар ч ахилт дэвшилт гарахгүй түүний өхлийн шалтгааныг тогтоож чадахгүй байсаар 2019 онд болсон. 2019 онд Халилийн хэргийг дахин нээж Матитас болон түүний X найз эмэгтэй Мириамыг баривчилж тэдний амьдарч байсан Мэпл дах байшинг шалгасан. Гэвч энэ удаад ч ямар ч нотлохоо олдоогүй бөгөөд тэдний хэдхэн өдрийн дараа суллсан байдаг. Цагдаа нар тэднийг суллсны дараа Мириамын ээжтэй уулзаж мэдүүлэг авахад түүний ээж Мириаминд өмнө нь Икеагийн Пело санал байсан гэж хэлдэг. Энэ нь мөрдлөгийн явцад маш том акцийг авчирсан юм. 2020 онд цагдаа нар 2013 онд олдсон Халилийн биеийн хэсгүүд дээр дахин ДНХ-гийн сорил хийснээр Матитасын жижиг хэмжээний үсийг олсон байдаг. Энэ нь Матитасыг гэмт хэрэгтэн гэж үзэхэд хангалттай нотлох баримт хэмээн тэд түүнийг дахин баривчилсан. Түүний шүүх хурал 2020 оны 12 сарын 3-нд болсон ба Матитасын өмгөөлөгч түүнд Халилийг алах ямар ч шалтгаан байхгүй. Тэр энэ гэмт хэрэгт ямар ч оролцоогүй хэмээн өмгөөлдөг. Харин Матитас энэ хэргийн талаар ямар ч үг дуугараагүй ба өөрийгөө гэмт хэрэг хийсэн эсвэл хийгээгүй гэдгээ юусоо хэлээгүй. Харин прокурорын талаас Матитасын эсрэг нотлох баримтуудыг дэлгэн үзүүлсэн ба хамгийн том нотлох баримт нь Пело саналын ууд болж чадсан байдаг. Шүүхээс Матитасыг гинбуруутад тооцсон түүнд 10 жилийн хорих ял болон сэтгцийн эмчилгээ хийлгэх ял оноосон байна. Харин Хати болон Мириамын хэрэгт оролцоотой гэх ямар ч тодорхой байгаагүй тул тэдний шүүхээр авч эхэлцээгүй. Хэдийгээр энэ хэрэг шийдэгдсэн ч Матитас яагаад Халилийн амь насыг хөнөөсөн, Халилийн хуучин эхнэр Хати болон Матитас нар яг ямар холбоотой байсан гэх мэт хариулт авч чадаагүй олон асуулт энэ хэрэгт үлдсэн байдаг. Та энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэгдэл хэсэгт үлдээн бусдтайгаа хуваалцаарай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Figures blur and vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove. Shadows in the mist, they twist into